Нийслэлээс ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг санаачлан нийслэлийн иргэдийн хурлаар батлуулан Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох чиглэлээр эдвүхтэй ажиллаж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газар бүгд найрамдах Хятад ард улсын Huawei компанитай стратегийн хамтран ажиллах гэрээнд энэ оны 11-р сард гарын үсэг зурлаа. Тус компанитай замын хөдөлгөөн болон яаралтай тусламжийн төв нийслэлийн мэдээлэл технологийн үйлчлэгийг иргэдэд илүү ойр болгох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд тус компани харилцаа холбооны ирээдүйн үндэс сэдвээр Бээжин, Ланфан, Шинжийн хотуудад сургалт зохион байгуулж 10 хүнийг хамруулжээ. Уг сургалтанд харилцаа холбооны хөгжил, ухаалаг хот, e-government, дата төв, кибер аюулгүй байдал, аюулгүй утас зэрэг сэдвүүдийг хүндсэн байна. Түүнчлэн тус компаниас олон улсын туршлага солилцох, шийдэл боловсруулах, мэрэгжилнүүдэд зориулсан сургалтуудыг цаашид ч зохион байгуулахаа илэрхийлж, Улаанбаатар хотыг дэлхийн жишг хот болгоход хувь нэмрээ оруулан ажиллана гэдгээ онцоллоо. Huawei компанитай байгуулж байгаа энэхүү гэрээг манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой гэж дүгнэж байгаа. Гэрээний үндсэн дээр олон сайн үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын дарга Гэрэл Чулуун онцолсон юм. Дашрам сонирхуулахад Huawei компани мэдээлэл харилцаа холбооны салбарт техник тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд түүнд нийцгүйц цогц шийдлийг бий болгогч дэлхийд тэргүүлэгч компани юм. 2014 онд нийт компани борлуулалтын орлого 46 тэрбум долларт хүрч дэлхийн шилдэг 500 компани 285-д бичигджээ. Мөн дэлхийн топ 100 брэндэд багтсан байна. Huawei компани 170-аад оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт 150 мянга гаруй ажилчидтай. Тус компани ухаалаг хот болон аюулгүй хот төслийг Оросын улбаны улсын Москва, Сауди Арабын Мекка, Туркийн Анаталия, бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин гэх мэт 30-аад улс болон 100-аад хотод хэрэгжүүлж байсан туршлагатай юм байна.